За өнөөдрийнхөө YouTube бичлэгээр та бүхэндээ Chicago Bulls багийн нэгэн гайхалтай тоглогчийг танилцуулах гэж байна. За бид бүхэн өмнө нь Chicago Bulls багийг Michael Jordan-оор төсөөлдөг байсан бол энэ тоглогч гарч ирснээр бүх зүйл бидний бод санаа өөрчлөгдсөн гэхэд болно. Derrick Rose-ыг маш олон залуус шүтэн биширч одоо түүний бүхий л үйл хөдлөл бүрийг даган дүүрээдэг. За тэр дундаа бас миний мэдхээр бол Derrick Rose-ийн пүүснүүд их алдартай байлаа. За ингээд Derrick Rose-тэй холбоотой мэдээллийг та бүхэнд үзүүлье. With the first pick in the 2008 NBA draft, the Chicago Bulls select Derrick Rose from the University of Memphis. За Derrick Rose-ийн нэг дугаарыг мөнхлөхөр болсон. За энэ тухай түүнд хэлсэн бичлэгийг одоо та бүхэнд үзүүлэх гэж байна. Бид одоо чамд илүү чухал зүйлийг хэлэх гэж байна. Ирэх жил чиний дугаарыг мөнхлөх болно. Фэнүүдээс илүү энэ чамд хамаатай өдөр байх болно. Хинч дахин нэг дугаарын өмсгөлийг өмсөхгүй. Derrick Rose-ийн дугаарыг мөнхлөх гэж байгаа түүнд хэлж байгаа бичлэг ийхүү бичигдээ үлдсэн. 2026-ны 1-р сарын 24 буюу манай цагаар 25-ны өглөө Derrick Rose-ыг бид дахин нэг удаа Chicago Bulls-д талбай тарж домогт нэг дугаарыг залрахыг үзэхнэ. Rose багаас солигдоод явхад л энэ бүхэн ойлгомжтой байсан фэнүүд ч хэн нэгнийг тэр дугаарыг зүүж тоглохыг харахыг хүсээгвэ. За Derrick Rose хүнд бэртлээс эргээ ирээд Timberwolves багт гайхалтай 50 оног авсан байдаг. Энэ бол түүний карьерийн хамгийн дээд оноо байсан. За тэгвэл энэ тухайга тэрээр юу гэж хэлж байсан талаар мэдээллийг хүргэе. Тэр тоглолт яг төгс цагтаа тохиосон. Учир нь Jimmy тоглоогүй, Jeff тоглоогүй, дээрэс нь Halloween шөнө байсан. Тэр шөнө намайг лигтээ дахин хамгаалж баталсан. Хэрвээ би тэр тоглолтыг үзүүлээгүй бол магадгүй түүнээс хойш 1 жилийн дараа NBA-с зодог тайлах байсан байх. Харин тэр тоглолтын дараа би өөрийгөө лигт дахин батлан харуулж нэмээд 5-6 жил тоглох боломжтойг надад ойлгуулсан чухал тоглолт байсан гэж хэлж байжээ. За Derrick Rose-ыг NBA-д нэгдсэн цагаас хойш олон шинжээчид шинжсэн байдаг. За тэгвэл түүний одоо тоглолтын хэм маягийг ингэж тодорхойлсон байна. Derrick Rose-ийн гайхамшигтай орд тэрээр бөмбөгтэй үедээ цагт 20 миль буюу 32 км/цаг хүртэл хурдталж чаддаг. Талбай нэг захаас нөгөө зах хүртэл гүйхэд ердөө 3.9 секунд хугацааг туулдаг. Түүний кроссоверод болон зогсоогдшгүй спин эргэлт. Урдаа хамгаалж байгаа хамгаалагчийг өөрийн ямарваа нэгэн хууралтаар ойролцоогоор 30-аас 60 см зай гаргаж чаддаг. Ердөө тэг 120 секундэд спин эргэлт хийж чаддаг. Мөн өөрийн биеийн чиглэлээ секундэд 900 градус эргүүлж чиглэлээ өөрчилнө. Тесрэлт өндөр гүйцэтгэлтэй үсрэлттэй шийдэлт. Derrick Rose-ийн биеийн өндөр 1 м 91 см бөгөөд энэ NBA-ийн дундаж өндөртэй тоглогчдоос 4 инчээр намхан. 2 гараа дэлгээд зогсоход гар нь 2 м 3 см. Энэ нь алдлаа зогсох гэсэн үг. Мөн 35 инч буюу дунджаар 89 см тесэрч үсэрдэг. 6.3 фит өндөртэй тоглогчид дундаа хамгийн тесрэлтэй тоглогчид тооцогдно. Тэрээр 2010-аас 2011 оны MVP авдаг улиралдаа 3-аас 128 шидэлтийг улиралд оновчтой болгосон бол Michael Jordan нийт замналтаа 111 шидэлтийг оруулсан байдаг юм байна. Энэхүү дүн шинжилгээг 2011 онд ESPN-ийн шинжээч John Brinkus хийж байжээ. За Derrick Rose-ийн хувьд маш энгийн од тоглогч гэдгийг та бүхэн мэдэх байхаа. За тэгвэл тэрээр BlackBerry утас саяхныг болтол хэрэглэж байсан байна. Derrick Rose саяхныг хүртэл BlackBerry утас барьдаг үжээ. Учир нь тэр хэлэхдээ би зүгээр л довшлууртаа утсанд дуртай iPhone элдв янзын зүйлээс залхаж байна. Би үргэлж BlackBerry залуу байх болно. Өөр юу ч бишээ хэмээн хариулж байжээ. За Jackie Long Paul George-оос одоо хамгийн хамгаалахад хэцүү тоглогч хэн байсан бэ гэж асуухад ийхүү хариултыг өгч байсан байна. За Jackie Long таныг NBA-д орсноос хойш одоо хүртэл харсан хамгийн шилдэг рүүки хэн байсан бэ? Paul George хариулахдаа Derrick Rose надад бол хамгийн агуу нь байсан. За Derrick Rose бэртсэн цагаас хойш одоо өөрөөс нь бусад тоглогчдыг ч гэсэн энэхүү зүйл зовоохыг гэдгээс имэж нэгэн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр болсон байна. Энэ Rise with Rose нэртэй нөхөн сэргээх төвийг энэ оны сүүлээр аль биесээр нээн хэмээн зарлаа. Энэхүү төв нь Ахиллес болон шөрмөс тасралт зэрэг хүнд гэмтэл авсан сагсан мөмгчдийг эдгэрэх нөхөн сэргээхэд зориулан бүтээгдэж байгаа юм байна. Бие махбодын төдийгүй сэтгэл зүйн хувьд гэмтлийн дараах сэргэлт ямар хэцүү байдгийг бүрэн ойлгодог нэгний туршлагад үндэслэн жинхэнэ утгаараа эмчилгээ сэтгэл зүйн дэмжлэгийн таатай орон зайг бий болгох. Энэ бол Derrick Rose-ийн жинхэнэ зорилго гэжээ. За Derrick Rose-ыг бэртээгүй бол одоо маш гайхалтай тоглогч болох байсан юм. Одоо шинжээчид дүгнэн хэлсэн байдаг. За тэр дундаа Chicago Bulls багийн аналист хүртэл
Майкл Жордантай дүүцгүүц хөндлөгдөх нэгэн бол яг аргагүй Дерек Роуз-ээс хэрвээ тэр бэртэйгээ бол Чикагод магадгүй зодог тайлах хүртлээр тоглох байсан байх хэмээн хэлж байсан юм. Тэгвэл Дерек Роуз-ийн бэртлийн талаар та бүхэндээ дахин нэг сануулъя. 2012 он плей-оффын нээлтийн тоглолт United Center-т болж байсан. Chicago Bulls Philadelphia 76 бөгөөд плей-оффын эхний шатанд учраад харж NBA хамгийн гэрэлт ирээдүйтэй гэгдэж байсан шинэхэн суперод Дерек Роуз энэ тоглолтын гэрэлгээгээ гайхамшиг болж байсан. Хамгийн залуудаа улирлын үн цэнтэй тоглогч болсон шинэхэн суперод гэвч нэг зүйл бүх зүйлийг тэр чигээр нь өөрчилсөн. Дерек Роуз бөмбөгтөө тоглолт дуусгаад 1 минут 30 секунд дутуу байхад Chicago 99, Philadelphia 87 байсан. Роуз оролт хийлээ гэвч довтлогоо гүйцэтгэж байгаад газарт унаж тайлбарлагч түүний зүүн хөлийг хардаа зүүн хөлөө бариад унчглаа гэж оролцоож байсан. Харамсалтай нь энэхүү бэртэл ирээдүйн лигийн 10 жилийн нүүр царайг игдэж байсан залуугийн карьерийг тэр чигт нь өөрчилсөн мөч байсан. Эмч нар шинжилгээ хийгээд зөв өвдөгний шөрмөс бэртсэн гэсэн мэдээллийг өгсөн. Улмаар Дерек Роуз 2012-оос 13 оны улирлыг бүтэн өнжиж 2013 оны 11-р сарын 22-нд NBA-д эргэн ирсэн. Гэтэл улирлын ээлжид тоглолтууд дээр Portland Trail Blazers багийн эсрэг тоглож байгаад баруун өвдөгний зөөлөн идэ гэмтэж гисэн юм. Дараа улирлыг бүтэн өнжөөд эргэн ирсэн ч Роуз бэртлийн улмаас 30 тоглолтод оролцож чадаагүй өнгөрөөж байсан. Байнгын бэртэл гэмтэл Роузын сэтгэл зүйн болон тоглолтод асар ихээр нөлөөлж тэрээр MVP төвшнөө дахин хүрч чадаагүй юм. 2016 он Чикагогийн хамгийн залуу MVP Роузыг удаан төвчээртэй үлээсэн эцэст шинжилт хийх ёстой гэж үзээд Нью-Йорк Никс баг руу явуулж ирсэн юм а. Хэрвээ Дерек Роуз хизээч бэртэл аваагүй бол хэрвээ Том Thibodeau түүнийг эрт сэлгээнд суулгаж амраасан бол хэрвээ хэд хэдэн бэртэл дараалал авч 2-3 улирлыг бүтэн өнжөөгөө бол бид хэд хэдэн удаагийн MVP хэдэн удаагийн авраг Дерек Роузыг харж байх байсныг таашгүй юм а. Гэвч түүхэнд хэрвээ гэдэг үг хизээч байдгүй лээ. За Дерек Роуз маш олон хүнд гэмтэл бэртлийг авч ирсэн. За тэгвэл NBA сүүлийн үед ачаал ихтэй байгаа талаар инхүү хэлж байсан удаатай. Би үүнийг Кавай хүртэл авах байсан гэж бодохгүй байна. Гэхдээ хэрвээ ачаалын менежмент миний эргэн тойронд байсан бол хэн мэдхэвдэ. Би одоо хүртэл Chicago Bulls багт тоглож байх ч байсан юм билүү. За Дерек Роузын хувьд хүнд хэцүү амьдралаас сагсан бөмбөгчин болсон гэдгээ нэгэн ярилцлагын үеэр инхүү хэлж байжээ. Би Чикаготын Инглвудд өсөж тойрнсон. Бага байхад манад янз бүрийн зүйлс болдог байлаа. Нэг өдөр шатаар бууж хонгил руу ороод юм хийж байтал дээд давхарч чимээ гарч байгааг сонсоод дээш гартал нэг хүн үеэл рүү манд дайрч байсан. Тэр ойр орчны бүх хүмүүст аюул учруулж үүнийг ихтэж дуртай тим хүн байж илээ. Үүнээс хойш ямар нэгэн дуу чимээ гарахад л цочиж айдаг болсон. Мөн шөнө унтах болоход хүмүүс манай гэрлүү дайрч муу зүйл хийх гэж байгаа мэт санагдаж унтаж чадгүй олон байлаа хэмээн ярьж байжээ. Дайн аллах хүчирхийлэл осол гэх мэт хүнд хэцүү үйл явдал онцгой аюул занс хийл болж байгаа эсвэл аимшигт үзэгдлийн дараа үүсдэг эмгийг гэмтлийн дараах стрессийн эмгэг гэж нэрлэдэг бөгөөд Роузд илэрсэн байна. Роузын хувьд зөвхөн бие махбодын гэмтлээс гадна сэтгэл зүйн хувьд докторгүй байсан учраас NBA-д тоглох амаргүй байжээ. Чимээ шуугангу намуух орчинд байх нь Роузд амар байсан ч тэр NBA-д тоглосоор байсан юм. Хүнд хөнгөн олон бэртлийн дараа зодог тайлах тухай хүртэл яригдаж хамгийн залуу үн цэнтэй тоглогчийн замнал баг багаар уруудаж байсан. Бэртэл шарах хагалгаа, сэтгэл зүйн дарамт ачаалал энэ бүхний дараач бууж өгөлгүй явсаар өнгөрсөн жил зодог талихаар болсон билээ. За маш олон бэртэл гэмтлийн дараа Дерек Роуз NBA-д эргэж ирсэн. Гэхдээ тэрээр нэг зүйлийг мэдгдсэн юм. Энэ нь би дахиж хизээч өндөр өсөрч чадахгүй. Цагтаа NBA хамгийн шилдэг тоглогчтой нэг байсан Дерек Роуз 2021 оны 5 дугаар сарын 22-нд өөрийн цахим хуудсанд сэтгэл хөдлөсөн пост оруулсан юм. Дерек Роуз цахим хуудсанд мөрөөдлийн ажлаа эсвэл мөрөөдлийн компанид 10-аас дээш жил ажиллаж байна гэж төсөөлдөө цус хөлс нулимс тусалсан жилүүд. Нэг өдөр өөр компани хүн чам дээр ирээд чи ч хуучных шигээ харагдаж байна шүү гэн. Гол нь чи тэднийг танихгүй. Тэд чамайг өмнө ганц 2 удаа л харж байсан учраас өөрсдөө чамайг таньна гэж бодож байгаа. Ажлаа өмнөхөөсөө илүү хичээж хийж байхад хүмүүс чамайг хуучин шигээ байна гэж хэлэхэд хэцүү байдаг үсттэй. Ажилдаа өсөж уруудах үе байдаг. Миний тоон үзүүлэлт оргил үеэсээ илүү өндөр өгөөчтэй. Би өмнөхөөсөө өөр тоглогч болсон бол яах вэ? Энэ миний хуучны тоглолтын юм аяг бишээ. Миний хөөргсөн шидэлтүүд сайн байгаа нь үнэ. Харин би дахиж хизээж тохож эсвэл өндөр өсөрч чадахгүй. Би хэн нэгний хууралтаараа эсвэл маш хурдан довтлогоонд ганцаараа гарч чадахгүй. Би цагирны эсрэг талаас шидэж чадахгүй. Би бүхэлдээ өөр тоглогч болсон. Би шатар тоглох дуртай. Хэрвээ өөрийнхөө нөхцөл байдлыг шатартай зөвөрлөвөл тоглолтынхэнд бэрсээ алдсан ч хүүгээрээ түүнийгээ буцаа аврахын тулд тэмцэж байгаа хүн. Хэрв чи шатар мэддэг бол үүнийг ямар хэцүү нүүдэл гэдгийг ойлгож байгаа байх. Мастеруудын тулаанд ч хэдхэн нүдлэр шийдэгдэж болно. Энэ бол бүхэлдээ стратеги зүрх сэтгэл ур чадварын асуудал.
Би гайгүй сакс тоглодог гэж хэлгээд янзтай л да. Би чинь үүнтэй амьдралынхаа туршид тэмцэж ирлээ. Би одоо сакс тоглохдоо жаргалтай байдаг. Учир нь би хамгийн хүнд замыг туулсан. Чикагогийн бяцхан жаалын туулсан зовлон мөрөөдлийг хэн ч ойлгохгүй. Зөвхөн би өөрөө л мэднэ. Би үнэхээр эвээгдсэн, дуршлах суусан хүн хэмээжээ. За ингээд Дерек Роуз-ийн үед NBA олон шилдэг тоглогчтой мөр зэрэгцэн тоглож байсан. Ингээд Джон Вол юу гэж хэлж байсан талаар мэдээллийг үзүүлье. Дерек Роуз бол хамгаалахад хамгийн хэцүү тоглогч байсан. Мэдээж бэртгэхээс өмнө шүү дээ. Тэр бол миний хувьд хамгийн чухал, хамгийн ур чадвар сайтай хамгаалахад хэцүү тоглогч хэмээн хэлж байжээ. За ингээд үргэлжлүүлээд үзэгч та бүхэнтэй Дерек Роузтэй холбоотой мэдээллүүдийг хүргэе. Спортын авьяас өсгөн ирээр Роуз Чикагогийн сагсан бөмбөгийн хүрээлэлд гадны хүмүүсийн анхаарлыг илүү их татаж эхэлсэн. Гэвч түүний ээж ах нар нь түүнийг мүлжих гэсэн хүмүүсээс болгоомжилж байсан удаатай гэдэг. Роуз Чикагогийн өмнөд засгийн хамгийн аюултай хороолуудын нэг болох инглүүдэд төрж өссөн. Тэрээр Дуэйн Реги, Алан нарын дараа Брэнди Роузын отгоо хүү болон мэндэлсэн юм а. Түүний ах дүүс гуруула Роузд ойролцох талбай дээрээ сагсан бөмбөгийн нарийн ширээнийг зааж сургасан авьяаслаг сагсан бөмбөгчд байсан. Роуз бол Христийн шашинтай. Тэр нэг удаа бурхан бүх зүйлийг ямар нэг шалтгаантай хийдэг гэж ярьсан. Тэрээс үсэг бишрлээ илэрхийлсэн хэд хэдэн шивэстэй. Роуз бол шатар тоглох дуртай нэгэн бөгөөд The Sporting News сэтгүүлд NBA Роуз шиг шатарт донтой тоглогч байхгүй юм бичиж байжээ. Роуз Кевин Дурант, Блэк Гриффний хамтаар NBA 2K13-ийн нүүр царай болж байсан. 2008 онд Роуз Adidas-тай жил бүр $1 сая авах пүүсний гэрээ байгуулж байсан. За ингээд NBA-ийн шилдэг тоглогчид Дерек Роуз-ийн талаар юу гэж хэлж байсан талаар мэдээллийг хүргэе. LeBron James, тэр Роуз хамгийн залуудаа MVP авсан санамсаргүй зүйл биш. Тэр бол байгалаас заяасан гайхамшиг. Эрүүл байсан бол лигийг бүрэн өөрчлөх байсан. Kobe Bryant, Дерек Роуз үнэхээр гайхамшигтай тоглогч. Түүнийг зогсооно гэдэг бараг л боломжгүй. Kevin Durant, Дерек Роуз эрүүл байх үед тэр лигийн хамгийн хурдан, хамгийн тесрэлттэй хамгаалагч байсан. Stephen Curry, Дерек Роуз бол миний хамгийн их хүндэлдэг тоглогчтой нэг. Түүний замнал надад маш том урам зориг өгдөг. Joakim Noah, Дерек Роуз бол миний хамт тоглож байсан хамгийн даруухан суперод. Jimmy Butler, хүмүүс Дерек Роузыг ямар сүртэй, клач байсныг мартсан. Shaquille O'Neal, айдас байдгүй. Хамгаалалт сэтлэгтээ ямар ч эргэлзээгүй гайхалтай ордог тоглогч байсан хэмээн магтаа хэлж байжээ. За ингээд өнөөдрийнхөө YouTube бичлэгээр та бүхэндээ Chicago Bulls-т нэг дугаараа мөнгөлүүлэхээр болсон Дерек Роузыг танилцууллаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяр та.